За сайн байцгаана уу? Та бүхэндээ өглөө өдөр орой мэндийг хүргэе. Ингээ та бүхэнтэйгээ цоо шинхэн дугаараараа уулзж байгаадаа миний хувьд маш их баяртай байна. Гэт бүгдээрээ кинонд. За юу байцгаана guys? Ойрдоо бид бүхнийг шуугуулад байгаа. Big Hero Class-ийн 2 дугаар улирал тун удахгүй гарах гэж байгаа штэ. Тэгээд мэдээж 2 дугаар улирлыг хүлээж байгаа. Дээрээс нь надаас асууж байгаа маш олон үзэгчид байгаа болохоор ер нь 2 дугаар улирал хизээ гарах вэ? Юу болох вэ? Бас дөрүүдийн хувьд хин байгаа вэ гэх мэтчлэн маш олон асуултанд хариулт өгөхөөр энэ хүү бичлэгийг хийж байна. Ингээд бүгдээрээ бичлэгэндээ орцгоё. Let's go guys. Сүүлийн үед Netflix-ийг гүйлгээд харахад Big Hero Class-ийн эхний улирал бүх цуврал кинонуудын топ 10 жагсаалт нь орсон байгаа харагдаж байгаа. Гэхдээ сонирхолтой нь энэ цуврал маань шинээр цацагдж байгаа цуврал биш шүү дээ. Big Hero Class-ийн 1-р улирал нь бүр анх 2022 онд Солонгосын веб платформ дээр цацагдаж 9.9 оноотой рейтингээр хит болж үзэгчдийг шуугуулж ирснийг бид нар мэдж байгаа. Магадгүй дараагийн улирал гарах гэж байгаа болохоор фэнүүд нь сэргээж үзэхдээ зэрэгцээд бусад үзэгчдэд ч гэсэн таалагдсан баг. Нэг үгээр буцаад одоолж байгаа гэсэн үг. 2022 онд гихтэл Солонгосын кино зах зээлийн үзэлтийн 45.5%-ийг эзэлсэн гэдэг шүү. 1-р улирлын стримингийн статистикийг харах юм бол дэлхийд даяараа Netflix-ийн ТV цувралын жагсаалтад 629 оноотойгоор 3-р байранд орсон байна. Үүнээс дөрөвдөл Таиланд, Малайзад 1-р байр, Филиппин, Индонез, Бразил 2-р байр. Харин Франц, Америк нэгдсэн улс зэрэг томоохон зах зээлтэй улсуудад топ 10-т орсон байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэхлээр жинхэнэ дэлхийн хэмжээнд хит болж чадсан гэсэн үг юм. Зүгээр л нэг алдартай цуврал биш, жинхэнэ соёлын галт төмрийг тавьсан цуврал болж чадсан юм. Мэдээж үзээгүй хүмүүс байгаа бол 1-р улиралд гол дүрийн Сион болон түүний найзууд болох Сухо, Бомсёг нар хамтдаа сургуулийн атмануудтай хэрхэн тэмцэлдэж өсвөр насныхны хатуу хөдөө амьдралыг туулж байгаа харуулсан цуврал байгаа шүү. Тэгэд ер нь бол үзэгчдийн сэтгэлд хүрсэн гол шалтгаан нь бол бодит мэдрэмж, гүн гүнзгий түүхтэй дөрүүд, лаглаг тулааны хэсгүүд болон хамгийн гол нь өнөөгийн Солонгосын нийгмийн зүрх шимшрэн бодит байдлыг харуулсан гэж хүмүүс ярьж байгаа юм байлээ. За тэгэд өнөөдөр та бүхний хүлээж байгаа хамгийн гол мэдээлэл рүүгээ оръё. Netflix-ийн зүгээс Big Hero Class-ийн 2 дугаар улирлын онцгой эрхийг авсан даруйдаа 2025 оны 1-р сард нээлттэй хийхээр байсан ч хойшлогдож одоо албан ёсоор энэ сарын 25-нд цацагдахаар болсон байгаа юм. 2023 оны Asian Content Awards болон Global OTT Awards дээр Big Hero Class-ийн эхний цуврал нь шилдэг OTT Original гэдэг шагналыг хүртсэн байна. Тэгээ продюсер Ким Ёнжин шагнал авах үеэрээ хэлэхдээ 사랑을 받았는데요. 그 기운 덕에 여기까지 올 수 있었던 것 같아서 또 기운을 내서 다음 이야기를 만들어 보려고 하고 있습니다. За өнөөдрийн дараагийн хамгийн том асуултуудын нэг болох 2 дугаар улиралд хэн эргэж ирэх вэ болон ямар дүрүүд гарах вэ? Угаасаа гол дүр болох Пак Чи Хүн буюу Сионы дүр 2 дугаар улиралд эргэж ирэх нь тодорхой шүү дээ. Тэгсэн чинь хамгийн сонин нь 1-р улирлын бусад гол дүрүүдээс харин баттай камбэк хийн гэж мэдэгдсэн дүр одоогоор байхгүй байна. Харин Сухо яасан бэ гэж юу? Фэнүүд нь түүнийг эргэн ирээсэ гэж өглөө болгон наран залбираад орой болгон саранд сүү өргөж байгаач та бүхэндээ дуулгах онцгүй мэдээ гэвэл Netflix-ийн 12 сард гаргасан албан ёсны жүжигчдийн жагсаалтанд түүний нэр байсангүй. Саяхан цацагдсан трейлер дээр ч харагдсангүй. Бүр трейлерийн доор ийм комеди төрөл бичигдсэн байдаг шүү. Сухогийн дүрийг бүтээсэн Чо Хёнг жүжигчин уул нь өөрөө Сухогийн дүрт маш их хайртай, мөн тэр дүр нь өөрийг нь өөрчилсөн гэж хүртэл ярьж исэн. Вебтүүнд бол Сухо үнэндээ гол дүрийн түүхийн нэг хэсэг гэж гардггүй штэ. Харин Сионы өнгөрсөн амьдрал шахыг төлөөлжгүй дүр байсан. Гэхдээ заяо, энэ зөвхөн миний бодлоо шүү. Ер нь энэ жилийн Netflix-ийн хамгийн их хүлээлттэй байгаа цувралуудын нэг дээр хамгийн их үзэгчдийн хүлээж байгаа дүрээ оруулахгүй байна гэж байх уу? Гэхдээ цаад чинь бас бид нараас арай илүү төрүүлж бодож байгаа штэ. Бараг цацагдах төхөөд ирэхээр ч юм уу, цувралын дундуур ч юм уу суухаг гаргаж ирээд гинтийн бэлэг барих гэж байна гэж бодоод найдаад л байгаа юм л та. Гэхдээ ер нь бол үгүй чэж магадгүй. Эсвэл бүр 3 дугаар улирал дээрч гаргаж ирэх гэж болно. Одоогоор бол хуучин дүрүүд яах хийх нь тодорхойгүй ер нь нэг иймэрхүү мэдээлэлтэй байна. Тэртээ 1890 оны түүхтэй Испаниас гаралтай Сан Мигель шар айраг Монголд албан ёсоор худалдаалагдаж эхэллээ. Найз нөхөд хамгийн хайртай дотны хүмүүстэйгэн хамт тэмдэглэх баярын өдрийн хамгийн гоё дурсамжийг бүтээлцэх болно. Сан Мигель. За пи ундгалахтай хэдүүлээ ингэнэ. Эхлээд ингээ сайхан зузаан хөөс үүсгэж чинь. Тэгээ хааны дагуулад ингээ пи ундгалнаа гэж. Ийм гоё юм голден өнгөтэй pale pilsen гэдэг. Ийм голден өнгөтэй ийм гоё пив байна. Cheers. За
За тэгээд энэ үйлрэлт мэдээ цоошин дөрүүд нэмэгдэж байгаа нь ойлгомжтой. Одоо бүгдээрээ цоошин дөрүүдтэйгээ танилццгаая. За манай хүний шилжиж ирж байгаа янжаан сургууль дээр шинэ найзуудынх нь дөрүүдийн хувьд гэвэл паг хүмийн буюу вебтүүнийхэн фэнүүдийг хайртай дүр юм байна. Ухаантай жаахан асуудал тарьдагч өөрийнхөөрөө зөв гэсэн бүхнээ хийдэг. Тэрээр Twinkling Watermelon-ы район гих дүрээрээ эмоцтой гайхалтай ирээдүйдээ жүжигчин болно гэдгээ фэнүүддээ батлаад амжсан байгаа юм байна шүү. Харин Жүнтэй гэдэг дүрийг 25-21 гэдэг цувралаар од болсон Choi Min-young жүжигчин бүтээж байгаа юм байна. Энэ дүр нь бол Сион дүгнэнж хүний мөс чанартай найзагдгаараа гарч ирэх нэ. За одоо бүгдээрээ эсрэг талын дүрүүдтэй танилццгаая. Cho Hyun-mon буюу Crash Landing on You гэх алдартай цувралын Юсупийн дүрийг бүтээсэн жүжигчин юм байна. Хүүтэн зан чанартай ухаалаг тэрээр эвгүй эсрэг дүрээр гарч ирэх нэ. Evil Live кинонд На Бэкчиний дүрийг бүтээж ийсэн энэ би нараа гих залуу нь харц марцсан цаанаал нэг зөвүүн бүр нэг эвгүй дүр бүтээхээр харагдаад байгаа юм. Амьдрал чамд жүрж өгөхөд гээд хүн болгоныг ойлуулад байгаа кинонд Иж Яны дүрийг бүтээж ийсэн Гүм Сүнжээ бол жинхэнэ самраачийн дүрийг энэ зурвал дээр бүтээн. Хүүтэн тооцоо сайтай тэрээр зүгээр нэг сургуулийн бүүлий гэхээс илүү мапийн хор хутгаач босс шиг гаргамда. За тэгээд ер нь бол Netflix-ийн ахагч нарын ярьж байгаагаар бол Weak Hero Class 2 бол амьд үлдэх ба өсөн дэвжгийн тухай түүх юм. Сион өнгөрсөнд найзуудыгаа хамгаалж чадаагүй алдаагаанд автахгүй төлөө тэмцэн. Гэвч шинэ сургуульд ирэх дээрлэгэлт нь түүний өмнө дуулж яснаас илүү харгис байна. Гэхдээ энэ удаа тэр зогтохгүй. Энэ бол зүгээр л нэг амьд гарахын төлөө тулаан биш. Хов хүний өөрийгөө ойлгож даван туулах тэмцэл юм хэмээн хэлжээ. Одоо харин цувралын фэнүүдийн сэтгэл гжигдсэн нэг таамаг үлдэж байгаа нь юу вэ гэхлээр энэ үйлрлийн агуулга вебтүүнийхээ агуулгыг дагах уу үгүй юу гэдэг байгаа юм. Бидний мэдж байгаагаар бол нэгдүгээр үйлрэл вебтүүн дээр өгүүлэх түүхийн өмнөх үйл явдал байсан шүү дээ. Жишээ нь суугаа вебтүүний хөлбөрт ер нь бол зодоонч биш харин ч нам гүм номхон номой хүүхэд байсан. Харин цуврал дээр бол түүнийг бараг л MMA-ийн тулаанч болгоод бүхэлд нь өөрчилж харуулсан. Гэтэ ер нь бол фэнүүдэд энэ шинжилэл таалагдсан л та. Үндсэн үйл явдлын хувьд бол 2 дугаар үйлрэл вебтүүнийхээ түүхийг дагах нь ойлгомжтой. Гэхдээ жүжигчид найруулагчдын зүгээс сэтгэл хөдлөл сонирхолтой байдлыг нэмэгдүүлэхийн тулд бүтээлч өөрчлөлтүүдийг хийх нь гарцаагүй. За тэгээд та хэд маань вебтүүнийг аль хэдийн уншчихсан хүлээж байгаа бах. Эсвэл бүр 1-р үйлрэлaanч үзэж амжаагүй хүмүүс байж магадгүй. Тэгвэл манай сувгаас бас үзээрэй гэж хэлмээр байна. Ямар ч тач Weak Hero Class-ийн 2-р үйлрэл миний хувьд ч тэр үзэгчдийн маань хувьд ч тэр энэ жил тесэн ядан хүлээж байгаа цувралуудын нэг яах аргагүй мөн блэ. Өнөөдөр ч гэсэн бидний хувьд бэлтгэсэн 2-р үйлрэлийн талаарх мэдээлэл та бүхэн таалагдсан гэж найдаж байна. Одоо тэгээд хэдүүлэн 4-р сарын 25-ныг хүлээх л үлдлээ. За ингээд дараагийнхаа бичлэгээр уулзцгаая. Лайк дараарай, саб дараарай. Бай. Нулимас тусааю хангаар дунаатч тэр юм уу тавалжин уулын хатнаас тунгалагар шам урсан гэдэг